За сайн байцгаана уу? Өнөөдөр биологийн ээлж хичээлээр уулзж байгаадаа баяртай байна. За бүгдээрээ өнөөдөр иш навчны бүтэц тэгээ усны уршилтын талаар үзэх болно. За өмнөх хичээл дээр та бүхэн санаж байгаа бол бүгдээрээ цэцгийн үржлийн эргэтэн тогтолцоолох, урамлын үржлийн эргэтэн тогтолцоолох, цэцэг үр жимсний талаар үзсэн. За тэгвэл өнөөдөр иш навчны талаар үзэх нь дараагийн хичээл дээр үндэсний талаар үзээд ингээд урамлын эргэтнүүд босч байна. За мөчрийн бүтэц. За тэгэхээр ерөнхийдөө бол иш навчтай энэ хэсгийг бид нар мөчр гэж нэрлэдэг байгаа. За тэгээд энэ дээр болохоор энэ тодорхой нэг хэсэг бид нарын мэдэх ёстой зүйлүүд байгаа юм аа. За тухайлх юм бол яг энэ жижигхэн энэ мөчр энэ ишний навч гарч байгаа энэ хэсгүүдийг бид нар үе гэж нэрлэдэг байгаа. За бүгд хэдэн үетэй энэ тоолоо 1 үе, 2 үе, 3 үе, 4 үе, 5 үе, 6 үетэй гэж байна. За тэгвэл үе хоорондох зайг зайдмал гэж байгаа юм. За энэ хооронд нэг зайдмал байна те. За зайдмал. За энэ хувьд бол их юу зайдмал байна те? Богинохон. Богиносон байж болно, эсвэл жоохон урт байж болно. За тэгвэл иш навчны хоорондох үнцгийг өвөр гэж нэрлэж байна. За тэгэхээр энд нэг навч харагдаж байна, энд иш байна. За энэ хоорондох энэ хэсэг бол өвөр ах нь байна. За тэгвэл өврөөс гарсан нахиг юу гэж нэрлэх вэ гэхээр өврийн нахиг гэж нэрлэн, зарим ном дээр бол хажуугийн нахиг гэж бас бичсэн байдгийг ялгаагүй. За нэг иймэрхүү эсгийн байдлаар бас орж ирж болно. Одоо энэ дээр хүүхдүүд та нар бичлэгээ зогсоож байгаад саяны энэ үдсэн хэсгүүдийг нь нэрлээд үзээрэй. За тэгвэл ишний дотоод утас нь ямар юм болоо гэдгийг одоо бүгдээр үзье. За Камлин биологийн бас зураг ашиглаж байгаа бид нар. За нэг талт болон хостол дүр турамлууд маань ишний дотоод утасаараа ялгардаг. За хөндлөн огтлыг харуулсан байна. За гаднаас нь харъя. За хамгийн гадна талаар нь бол эпидермис байрлаж байна. Хамгаалж байна те. За тэгээд дахиад ингэ явсан чинь нэг юм юутай хүрээ усгдсан нэг юм хэсгүүд харагдаж байна. За энэ бол бүхлээрээ дамжуулах багц ахна байна. За ингээд нэг игнээ усгдсан энэ дамжуулах багцнуудыг нь задлаад харсан чинь юу вэ гэхээр гадна талаараа склерохимийн ширхэг буюу энэ илүү бат бөх болгож өгдөг. Бид нар урамлын эд дээр бас эднэрийг дахиад жоохон үзнэ. За тэгээд түүний дотор талаар нь флоем, түүний дотор талаар нь кслем байна. Хүүхдүүд та нар флоемэр шим дижилийн бодис зөөгддөг, кслемэр ус эрдэс зөөгддөгдгийг мэдж байгаа хаа. За тэгээд бусд нь болохоор ингээд үндсэн эд гол хэсэг байх нэ. За энд бас холцлог давхраа гэж хэсэг орж ирсэн байна те. За харин хост нэг талт дээр ямар хуу бүтэцтэй байна гэдгийг нь харсан чинь за эпидермис бол гадна талаараа байна. За үндсэд бол ингээд нэлээд хэсгийг үсгээд харин дамжуулах багцнууд нь яг нэг хүрээ үсгэж ин шиг байрлаагүй ингээд энэ тэнд нэлээд тархвай бутархай байдлаар байрлсан байдаг байх нэ. За ерөнхийдөө одоо энэ олон настай нэг юм урамлын ишний бүтэцийг нь харуулж ин хөндлөн огтлын. За ингээд энэ болгоомж нөгөө жилийн цагиргууд гэдгийг бол бид нар мэдж байгаа. За тэгээд энд нэг иймэрхүү зурааснууд байна те. Энэ нь бол голын цайрга гэж нэрлэж байна. За тэгээд хоёр дахь кислемууд бол энэ хэсэгт харагдаж байна. За тэгээд камби энэ жоохон юм зүүлэн нэлцгай хэсэгтэй байдаг. Энэ нөгөө урамлын ишийг бүтэн болгож өгдөг шүү дээ. За тэгээд хоёр дахь флоем тэгээд одоо холцны перидермийн давхраа тэгээд энэ хоёр нийлээд холцыг үүсгэж байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ кслем флоем байсан. Тэгээд түүний дундуур нь одоо бүрэлдүүлэхэд камби байжгаад тэр нь одоо бусад хэсгүүдээ жил болгон ингэж үүсгэсээр хагаад 2 дахь 3 дахь гээд ингэж яваад бүтэн болгодгоо гэсэн. За энэ дээр дахиад саяны зургийг бол арай бас жоохон ойлгомжтой байдлаар томруулаад харуулсан байна. За ингээд гадна талаар нь бол энэ хэсгийг бид нар bark буй холц гэдэг. За холцсон дотор бол перидерм байж байгаа. Перидерм дотор нь болохоор элчүүдсэн камби болон элчүү нэг хэсэг багтж байна. Энэ холцны энэ дотор холцны энэ хэсэгт болохоор бас хоёр дахь флоем багтж байна. За тэгээд яг түүний дотор талаар бол нэг юм нэлцгай камбины хэсэг байгаа. Ингээд байнга одоо хуваагдж идэг гэсэн. За тэгээ хоёр дахь кслемийн хэсэг нь одоо энэ хэсэгт харагдаж байна. За магадгүй нэг эхлээд хавруулсан тэгээд сүүлд одоо ургалтын хугацааны сүүлд үссэн гэдгээр ингээд жоохон ялгарч харагдана гэсэн. За тэгээ энэ нарийн хэсгүүд нь бол голын царь байгаа. За хүүхдүүд та нар жилийн цагираа модны одоо юг одоо ингэж аваад өрөмдөж аваад насын тогтоодог энэ төр гэж бас сонсч ирсэн бах. За багш нэг ийм зураг ашиглаад энэ дээр бас жижигхэн тайлбар хий. За эхний жилээ ургасан хэсэг байна тий. За тэгээд түүнээс хойш ингэж
10 хэдэн жилийн туршид энэ мод энэ цагиргуудыг үсгэж оргосон байж байна. За энэ дээрээс одоо анхаарах хэд хэдийн байгаа. Тэр энэ dark хэсэг байна те. Тэгэхээр энэ болохоор нөгөө юуны бүр намар ч юм уу те өссөн хэсэг байж байна. За гэтэл энэ light дээр нэг жоохон энэ хэсгүүд нь болохоор нэг тод биш хэсгүүд нь болохоор илүү 100 эрт өссөн хэсгүүд байх нэ. За тэгээд дахиад харсан чинь энэ цагиргууд нь одоо өргөнийхөө хувьд ялгаатай гэж энэ хэсгүүд бол жишээлбэл яаж энийг ийм нэмгэн байна те. Гэтэл энэ хэсгүүд нь бол ийм их тийм зузаан үссэн байна. Тэгэхээр энэ зузаан үссэн хэсэгт бол нөгөө тухайн жил одоо хурд тунс их сайн байсан. Одоо мод илүү сайн гэж өсөлтөө авч бүдүүрж ургасан гэдгийг нь илтгэж ийн хэсэг. За үүнийг ашиглаад бол судлаачид за одоо Монголд бас тийм яг судалгаа хийдэг зөндөө хүмүүс байдаг. Хөдөө аж ахуйн сургууль мастер те байдаг. За тэгээд одоо зөндөө хүрээлэнгүүдээс байгаа. Одоо сонирхож байгаа модноос очиж ингэж юу өрөмдөж аваад тэгээд энэ эднэр дээр нь боловсруулалтын гутлаа бүр одоо хэдэн зуун жилийн өмнөх уур амьсгалын байдлыг те хурд тунц нь ямар байсан гэх мэтчлэнгээр ингээд прогноз хийдэг юм анализууд хийдэг гой сонирхолтой аргууд байгаа. Тэнд дээр хорнолоо гэдэг. За иш нь бол ингээд дүрс хуурж болно. Бүх иш саяных шиг одоо биш те жишээлбэл за үндслэг иш болцсон байж болно. За тухайлхан бол энд харагдаж байна л да. За одоо цахилдаг энтриг таад газраас ингээд ухаад харах юм бол доор нэм том хэсэг харагдаж байгаа. За тэгэхээр үндэс болон иш нь ингээд одоо юу гэдэг нийлцсэн. Тэгээд ийм маш хүчрхэг ийм бүрэлдэхүүнээс үүсгэсэн байдаг. За зарим ургамлууд ийм мөлхөө иштэй байдаг. За гүзэлцгэн жишээлбэл авчраад харахад ингээл столон үсгэл ингээл ургаал идэг. За зарим нь бол булцсан үсгдэг. Тухайлхан бол энэ төмс вэ те. Төмс бол ишний дүрс хувирал гэдгийг бол бүгдээ бас мэдж авах хэрэгтэй. Энэ бол үндснийх биш. За дараагийн сонгилог болцсон үе чинь. За ингээд нэг сонгино байлаа гэж бодоход доотлолт нь үндэсний хэсэг. Яг энэ хэсэг нь болохоор иш байдаг. Тэгээд энэ нь бол ийм навчны хэсэг. Навчны бас дүрс хувирал байдаг. За тэгэхээр энэ хэсэг нь иш байх нэ. За одоо дараагийн хэсэг болох навчны хэсэг орж ирж байна. За навч бол элтэс болон байруулах гэсэн хоёр хэсэгтэй. За тэгээд энэ элцэн дээр нь бол ийм их судлууд идэг. Гэтэл бүх навч бариултаа явахаар үгүй, зарим нь бариулах байдаг. Тэр бариулгүй навчийг бид нар суумал навч гэж нэрлэдэг. За тэгээд судлалын хэлбэрийн хувьд бол торон, зэрэгцээ, номон гэх мэтчлэн 3 ангилдаг. За хүүхдүүд та нар нэг талт үр турмлууд бол зэрэгцээ болон номон судалтай, бусд нь хос талт үр турмал торон судалтай гэж зөндөө зэжилж исэн баг. Тэгэхээр багш нь юу гэж хэлмээр байна гэхээр өнөөдөр гараад гадаа ургасан байгаа ургамлуудын навчнуудыг хараад энэ судал нь ямар юм болоо гэх мэтчлэнгээр ингээд үзээсэй гэж хүсэж байна. За түүнээс гадна ургамлын навчийг бол энгийн нийлмэл гэж хувааж байгаа. За тэгэхээр нэг бариулан дээр нэг элтэс байх юм бол энгийн гэд нэрлэж байгаа. За тэгээд энэ одоо элцснийх нь хэсэг нь бол одоо хэрчигдээгүй янз бүрийн хөрвүүлэг араалаг хэмчлэл эрэмгийн төрн зөндөө олон янз байдаг. Тэр талаараа судлаарай гэж багш нь хэлмээр байна. За нийлмэл навчны хувьд гэх юм бол нэг бариул дээр олон жижигхэн навчнцрууд байрлаж байдаг. За одоо энд бол тухайлах юм бол баглагны сарны ч юм уу те хоошууны навчнууд яг нэг иймэрхүү хэлбэртэй байдаг. За нийлмэл навчны бол үндсэн 3 хэлбэр байдаг. За энд бол жишээлбэл үдлэг нийлмэл навч харагдаж байна. Хэрвээ энэ яг үзүүрийнхний нэг хэсэг байхгүй бол хос үдлэг болчихно. Одоо шар хойс бол яг хос үдлэг навчны жишээ байгаа. Бас гадуур ингээд гудамжинд зөндөө орж байгаа. Харин энэ үзүүрийн хэсэгтээ байх юм бол хос өрөөсгөл үдлэг гэж байгаа. За энийг бол гурвалсан нийлмэл навч гэдэг гүзээлзэгний навчтэй та нараас харж байгаа. Дараагийнх нь бол сарвуулаг нийлмэл навч гэж байгаа. За түүнээс гадна нийлмэл мөртлөө юм давхар нийлмэл гэж болно. Өөрөөр хэлбэл нэг бариул дээр ийм жижиг навчинцар байгаа. Тэр навчинцар нь дахиад өөрөө ингээд нийлмэл байж болно гэсэн. За навчны дотоод бүтцийн тухайд гэх юм бол ямар ах вэ гэхээр за ингээд дээрэс нь харъя. Дээдлэлт нь дээд эпидермис. За тэгээд түүний доор багнан эд, тэгээд сирэгэд хөвсгэр гэж нэрлэдэг те. Тэгээд доод эпидермис байгаа. За тэгээд доод эпидермис дээр нэм амсарнууд байж байгаа. Нэг чаагч эсвэл бүхий амсарнууд байж байгаа. За тэгээд нөгөө навчны судалнууд нь харагдаж байна. За судланд нь бол юу вэ гэхээр ксилен фолоем байж байгаа гэсэн ингээд ус эрдсийг зүгүүд байж байгаа гэсэн үг. За энд бол яг микроскопоор авсан хөндлөн охидлын зургийг харуулсан байна тий. Амсрынх нь хэсгүүдийг бас энэ дэр томруулж харуулжээ. За тэгвэл бүх навчнууд ийм үгсэн чинь бас үгүй.
тухайлх юм бол үе дурмлын навчнууд ийм жижиг нэг өвснүүд байдаг те. Тэд нарыг ингээ үзэх юм бол ингээ хуйлагдсан байдаг. Тэгээд илүү нөгөө одоо усны дутагдaltaй газар илүү ургаж байгаа учраас тэд нар нөгөө навчныхаа амсгаануудыг доод гадаргуу дээр ингээд байрлуулад тэгээд нухас эсүүдтэй ингээд эднэр нь одоо юу хуйлж байгаа юм хуйларсан маягтай тэгээд ус сэнцрүүдтэй тэр хүндээ юм жижиг микроклимат үсгээд ингээд хамаагүй их усыг ууршуулахаас хамгаалцсан байждаг. За тэгвэл шилмэс дурмлын навч бол бас арай жоох юм. Энэ бол шилмэл нарсны хөндлөлтөд харагдаж байна. За тэгээ амсарнууд бол байгаа нэгддэг, хаагддаг. За тэгэхээр энэ нь бас ийм цаанаа зохицуулахтай гэж идэг. Усаар дүүрээд ингээ хөвөөд ихлээрээ зэрэг нэгдчихдэг. Харин усаа алдаад ингээд унжихлаараа зэрэг хаагдчихдаг байгаа. Тэгээ ихэнх ургамлын навч нь өглөө нартаа үед нэгдээд тэгээ өдрийн турш нэгдээд тэгээд шөнө болохоор хаагдчихдаг байгаа. За тэгээ зохицуулах нь бол энэ фотосинтез болон калиумтаас одоо хамааралтай байдаг. Тухайлх нь бол өглөө болоод нар мандлаа навч бол амсрын эсүүд нь өөрөө ийм хлоропласттай. Тэгэхээр фотосинтез явуулна. За тэгээ калиумнууд бол ишээ шилжээ. Тэгээд илүү нөгөө концентрац нэмэгдчихэж байгаа учраас 90-20-аас усыг ихээр авдаг. Тэгээ усыг авахлаараа зэрэг ингээ хөвгөө томроод нэгдчихдэг. Гэтэл орой болохоор нар байхгүй болоо фотосинтез явахгүй. Тэгээ калиумнууд алдаж эхэлнэ. За тэгээ усаас алдна. Тэгээд ингээ унжигаа сулраад хаагдчихдаг гэсэн үг байна. За ерөөдөө навчнаас одоо тэр амсраар нь ус ууршиж гарч байгаа. Тэр бид нар трансфераз гэж байгаа. За тэхинд бол эхлээд навчны эсүүдээс нь цитоплазмын бүрхүүл усандаас хэлбэртэй шилжинэ. За тэгээд дараа нь эсийн бүрхүүлээс эс хоорондын зайд уур хэлбэрт шилж хадгалагдана. За усны уур амсрын үндий цуглараа байж идэл амсар нэгдэн гутал тухайлхан бол өглөө болоод нэгдлээ те. Тэгин гутал ууршаад тэгээд агаарч илччихнэ гэсэн үг. За саяны ярьсан хэсгийг энэ дээр бол зургаар харуулсан байна. За ингээд энд ус орж ирж байгаа те. За ингээд энэ хэсэг рүү орсон байна. Тэгээд эс хоорондын зайд байж байгаа. Тэгээд уур болоод амсар нэгдэн гутал ингээд сайхан гарна гэсэн үг. Агаарт. За ерөнхийдөө бол ингээд үүнх юм бол навч нь гол ургын фотосинтез явуулах гэдгийг бол бид нар мэдж байгаа. За түүнээс гадна усыг ууршуулж трансфераз явуулах нь байна. За тэгээд фотосинтезээс үүссэн хүчил төрөгч бас тэр амсраар гарч ирнэ. За түүнээс гадна зарим ургамлын навчнууд нэмүржих үүрэгтэй байдаг. Шууд навчин дээр нэмж жижиг бие үүсчдэг. Жижиг ургамлууд үүсчдэг. За тэгээд зарим ургамлын навч нь бас ингээ өргөсөн төр болоод хатах идүүлэхээс хамгаалсан байдаг. За кактусны энэ бол навч харагдаж байгаа жишээлх юм бол ингээ өргөс болсон. Ягаад гэх юм бол хит халуун газар байгаа учраас усаа ууршуулахгүйгээд өргөс болсон. Тэгэхээр хатгаас хамгаалж ийн гэсэн. За вандуны навч жишээлх юм бол ингээд зарим навчнууд нь цалан болоо хувирсан. Тэгээд дээшээ ингээд нөгөө тулгуурд муугдсан учраас дээшээ асаж аврахад ашиглагддаг байна. За тэгээд үсгийг мэтчлэн ийм махчин ургамлууд бол навчаа ингээд одоо эдэж амтныг барих юм зан болгоцсон. Тэгээд эрдсийнхаа дутагдтыг нөхдөг байх нэ. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяр таа.